Сонсгол сайжруулах 5 арга. Сонсголын чадварыг нэмэгдүүлэхэд туслах 5 аргыг танд танилцуулж байна. 1-р таавар таагаарай. Сонсголоо сайжруулахад таавар тааж тархиа ажилуулах нь ямар нөлөөтэй вэ гэж та гайхаж байна уу? Учир нь тархи бидний чихэнд сонсогдох дуу авианы мэдээллийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бид сонсголоо сайжруулахын тулд тархиа үргэлж сэрэг байлгах хэрэгтэй. Таавар тааж үгийн сүлжээ бөглөх нь тархины үйл ажиллагааг дэмждэг байна. 2-дугаарт сонсголоо сайжруулахын тулд йогоор хичээллээрэй. Йог нь эрүүл мэндэд олон төрлийн ач тустай. Мөн сонсгол сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Йогийн дасгалууд нь чих, тархины цусны эргэлтийг нэмэгдүүлдэг бөгөөд ингэснээр мэдрэлийн үйл ажиллагаа сайжирч хорт бодис биеэс гадагшилдаг ажээ. 3-дугаарт сонсголоо сайжруулахын тулд өдөр бүр хөнгөн дасгал хий. Дасгал нь чих, тархийг эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөр бүр гадуур алхаж эсвэл гүйж йогоор хичээллэх нь цусны эргэлтийг сайжруулдаг байна. Мөн дасгал хийж байхдаа чихвчээр хөгжим сонсохгүй байхыг анхаараарай. Хит чанга хөгжим нь сонсголын бууралтад нөлөөлдөг. 4-дүгээрт сонсголоо сайжруулахын тулд бясалгал хий. Бясалгал хийснээр бид хэрэгтэй хүчил төрөгчийг ердийнхөөс илүү авч чаддаг. Бясалгаж байхдаа орчны дуу чимээн дээр анхаарлаа төвлөрүүлж түүнийг хаанаас гарч байгааг нь олохыг хичээгээрэй. Тайван орчинд дуу чимээ мэдрэх нь сонсголд сайнаар нөлөөлдөг. 5-дугаар альва дуу чимээнд анхаарлаа төвлөрүүлж хаанаас гарч байгааг нь тогтоох хэрэгтэй. Хаанаас ямар чимээ гарч байгааг, хэн ямар авиа гаргаж байгааг олж мэдэх нь нэг төрлийн сонсголын дасгал юм. Энэ нь сонсголын эрүүл мэндийг дэмжих нэг арга бөгөөд эмч нар хүмүүсийн сонсгол бууралтыг шалгахын тулд энэ аргыг ашигладаг байна.